сонсогчдоо та бүхэнд амралтын ням гарагийн мэндийг хүргэе. Та бүхэн амралтаа сайхан өнгөрүүлж байна уу? Тэгэхээр ням гараг бүрийн 18 цагаас та бүхэндээ NBS телевизээс бэлтгэн хүргэдэг. Гуйж байна шууд хилцүүлгийн цаг маань эхэлж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хүртэл манай нэвтрүүлэг гуйж байна гэдэг сэдвээр явж одоо тухайн нийгэмд тулгамдаад байгаа альва асуудал бол одоо өнгөрсөн 7 хоногт бас альва асуудлыг одоо төр засгийн хэмжээнд аваачиж гуйж байна. Энэ асуудлыг болж бүтэх талаас нь цэгцэлж асуудлыг шийдэж өгөөч гэсэн ийм ураатай явдаг байсан бол энэ 7 хоногоос эхлээд манай нэвтрүүлэг маань бас нэрээ өөрчлөөд тодорхойлох цэг гэдэг нэртэйгээр та бүхэндээ цаашд хүрэх болно. Тэгэхээр тодорхойлох цэг гэдгийн утга нь одоо ерөөхдөө иргэдийнхээ бас санаа бодлыг оролцуулаад за дээрээс нь зочин авчирч оролцуулаад ингээд тал талаасаа хилцчээж аливаа асуудлыг одоо тодорхойлох цэгийг гаргая гэсэн ураатайгаар ерөөхдөө нэвтрүүлэг маань явахаар болж байгаамаа. Тэгэхээр та бүхэнтэйгээ бид 21 25 20 гэсэн шууд утсаар холбогдох болно. Манай өнөөдрийн сэдв бол зам гал үндэстэн холбооны бас гаргасан үйлдэл тийм ээ. Одоо нийгмийн дунд ер нь олон байр суурийг бас араасаа дагуулж байгаа, олон асуудлыг дагуулж байгаа ийм сэдв байгаа. Энэ талаар ярилцах юм аа. Тэгээ өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Монголын ногоо намын дарга Бум Ялагч гоё ирсэн байна. За мөн иргэний хөдөлгөөний итгэвтэн Мөнхөө Иргоо ирсэн байна. Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Их баярлалаа. Үзэгч та бүхэнд гэсэн амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр гурлаа эхлээд ярилцж байгаа дараа нь нэвтрүүлгийнхаа дунд тавьцаагаас ерөнхийдөө үзэгчээ аваад үзэгчтэйгээ бас шууд харилцаад явъя гэж бодож байна. Тэгэхээр эхний асуулт ер нь гал үндэстэн холбоотой Монголын ногоо нам тийм ээ. Одоо иргэний хөдөлгөөний төлөөлөл хүн байна. Ямар сэжмээр холбогдож урд нь яаж ажиллаж байна тийм ээ. Энэ талаас яриа эхлэв. Гал үндэстэн холбоо бол одоо Монгол онг голын хөдөлгөөний эхлэл шүү дээ. Онг голын хөдөлгөөн бол анх одоо энэ гал үндэстэн холбооны эхлэл болж үйл ажиллагаа явуулж исэн. За мөнх хоёр бол Goldman гэж тийм ээ байгаль экологийг хамгаалахад маш их одоо өндөр хэмжээний үйл ажиллагаа явуулж олон дайны дэлхийд магтагдаж одоо шагнал авч исэн юм хүн. Монголын ногоо нам байгаль экологийг хамгаалах бүх хүчинтэй хамтарч ажиллах ийм зорилготой ийм дайны дэлхийн тунхаглахын хүрээнд бид үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд мөнх хоёртыг бид нар бол улс төрийн үйл ажиллагаанд одоо хамтран оролцох олон удаа санал дэвшүүлж ирсэн. Онг гол хөдөлгөөн гал үндэстэн холбоо бол ерөнхийдөө бол улс төрийн намаас бол зайгаа ирсэн. Яагаад гэвэл өнөөдөр төр улсыг тэргүүлж байгаа улс төрийн намууд бол ард түмний итгэл даахаа болсон. Дандаа худлаа ярьдаг. Тийм ээ. Тийм учраас энэ улс төрийн нам гэдэг бол Монгол улсад бол одоо гай тус тийм авчрахаас илүү гай их авчирч яана гэдэг байр суурийг ялангуяа гал үндэстэн холбооны гишүүд ер нь баримталж ирсэн учраас Монголын ногоо намтай ямар нэгэн гэрээний үндсэн дээр ч хамтын ажиллагаа хийхийг хүсдэг байсан. Гэхдээ Монголын ногоо нам дайны дэлхийн ногоо намын хүлээс үүрэг болон баримтлалсан шим хөрөнд бол байгаль экологийг хамгаалж хүчнүүд дэмжих бодлого явуулж исэн. Та бүхэн мэдж байгаа талбай дээр болж исэн мортнуудын жагсаалт дэмжлэх Монголын ногоо нам байн хажууд нь байдаг байлаа, дэмждэг байлаа. Нөхдүүд маш орон оронд ороход нь бид бас хэвлэлийн байгууллага хийж дэмжих үйл ажиллагаа явуулж исэн. Мөн өнөөдөр ч гэсэн одоо ингээд гал үндэстэн холбооны нэрвхий хүмүүс одоо ингээд занталчлах гэдэг зүйлээ ингээд баригдаад байцаагдж байна. Шорон оронд орцсон байна тийм ээ. Энд ч гэсэн нөгөө талаас нийгэмд энэ асуудлыг тавих, энэ эмзэглүүлэх үүднээс бид санал асуулга явууллаа л да. Тэгээд санал асуулгын үр дүн бас олон нийтэд танилцуулж байна. Тэгээд ерөнхийдөө энэ яагаад ийм байдалд хүрвэ гэдэг асуудал их тавигдах хэвээр. Санал асуулгын үндсэн үр дүн бол энэ дээр л чиглэж байгаа. Өнөөдөр бид арчсан нийгэм байгуулж байгаа. Дөнгөсөө бид Батүлийг яриад сууж байна л да тийм ээ. 23 жилийн өмнө өлсөөл цангаал одоо жагсна гэдэг бол хүний одоо жинхэнэ л одоо гол одоо байх ёстой зүйл гэлээ тийм ээ. Ус агаар шиг гэж ярьж ирсэн бол одоо 23 жилийн дараа тийм ээ. Жагсаал хийх 20 сууж явах шишээ тийм. Тэгэхээр чинь улс төрч хөнгөд чи хувирдаг нэг бас хамлаа маягийн их тийм дэвгүү зүйл байхгүй. Тийм учраас ард түмэн эсэргүүцсэн бүхэнд чинь аргаа ороод одоо галц хөрж штэ. Бидний санал асуулга дээр бид нар 801 хүнээс санал асуул авсан. Ихэд бол тэр хүмүүсийн 0.5% нь маргаантай асуудлыг бол галцсгээ шийдэх ёстой гэсэн байр суурийг илт одоо илэрхийлж гар хөлийн хөсгөд зурж өгч байна. Өмнө нь тийм ажиглагдж байгаа Монголын ногоо нам бол жил болгон одоо иргэдээс одоо тодорхой асуултаас сансуулга явуулдаг л да. Гэхдээ ерөнхийдөө бол энэ галц эсвэг барь тэмцэнэ гэдэг асуудал нэм байгаагүй. Өнөөдөр мөнх хоёр тэргүүтэн одоо эдгээр бол эдийн үйл ажиллагаанаас ер нь тэмцвийн ихэд бол одоо галц эсвэг барих бол нэг шийдлийн бэ шүү гэсэн юм одоо оч одоо бий болж байна.
Тэгээ энэ цаашдаа энэ улс төрчд энэ худлаа ярьдгаа зогсохгүй тийм ээ. Улс их орноо л өөртөө болохгүй бол энэ очижийн онд галцаг болоод төмөр болох. Тэгээд тэр хувьсгал руу гарахыг юм байг. Ленины онолоор бол одоо нийт хүмүүсийн 10% нь арай нэг өөрчлөлт амьдралд хангалуун биш байх юм бол хувьсгалын үйл ажиллагаа эхлүүлэх бүрэн болцоод гэж үздэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр Монголын ногоо нам ер нь яагаад ийм бий болчих вэ? Яагаад энэ мос бууз өшгтэй хөрөг гэдгийг бид нар нийгмээрээ хэлцэж ойлголцох хэрэгтэй. Тэрнээс шүү гэдэг ч юм уу үзэн ядах юм уу эсвэл энэ хэдэн малчд одоо тэгчлээ гэж янз янзаар ярих нь буруу. Өнөөдөр малчд гэдэг бол нийгмийн дунд давхар. Дунд давхар гэдэг чинь алдах юмтай болцсон. Өнөөдөр газар дээр байгаа байгалийн баялаг ямар их өртөгтэй гэдгийг мусаж мэдчихлээ шүү дээ. Би аялал жуулчлал бизнес эрхэлдэг хүний хувьд сая дөрвөлжин сумд явган аялал хийсэн энэ жил. Тэгэхээр тэр айраг уулгээд 200 миллиард долларын тийм ээ зис алттай юм уул байна. Энийг одоо Канадын Гонконг хөрөнгө оруулагчдаас өгөхгүйгээ тэнцэж баг-багаар тэмцэж шин. Тэдний тэмцэл бол хэрвээ тэр компаниуд хүч хэрэглэх юм бол буу зөвшөөрлөгөө ороход бэлэн байна. Тийм учраас алдах юмтай ус чинь зэвсгэлэн босох юм чиг хандлага байна. Тэгээ би бол энэ асуудлыг бас нийгмээр хэлцэж нэг ойлголтод хүрэхгүй бол ингээд орчих болохгүй гэсэн байр суурь таг. Ногоо нам ч гэсэн тэгж үзэж байгаа. Ер нь бол одоо асуудал бол нэлээд хурцаар тавигдаж байгаа шүү дээ. Ер нь төрийн байгууллагуудын хувьд ч тэр иргэний нийгмийн байгууллагуудын хувьд ч тэр тийм ээ. Тэгэхээр иргэдийн дунд бас нэг ийм бодол байна л да. Урд нь жишээлбэл одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслэр мөнх хоёр тэргүүтэй хүмүүсийг хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхаа тийм ээ. Одоо уурхаанууд руу буудаж байсан бас дарамтлж мөнгө авч ирсэн. Гихчээний бол юмнуудыг зарим иргэд бол тийм ойлголттой байгаа. Яхаа аргагүй. Тэр мөнгө авч ирсэн гэдэг хүн хүртэл одоо олон нийтийн мэдээлэл хэрэгслэр надаас дарамтлж мөнгө авсан гэдээ мэдээлэл хийсэн юм шүү дээ. Заавал ч ийм хүмүүсийг өмөрөөдөх шаардлага байна. Мэдлээ. Тэгээд энэ одоо галуун тастан хөдөлгөөнийхэн бол тийм дарамтлж мөнгө авч ирсэн гэсэн баримт бол байсан байхгүй юм л да. За энэ хэдэн жилийн өмнө бас Синтер Бурам зэрэг компани асуудлаар орсон тий. Тэр үед бол энэ Ирмөн босго гэдэг компани цогоо гэдэг хүнээс бол одоо 500 мянган төгрөгийг дарамтлж одоо авсан гэдэг асуудал гарсан. Гэтэл үүнийг бол одоо шалгаад үзэхээр бол тэр нь нотлогдоогүй. Энд одоо байж байна. Хэргийн талаар нотлбол зохих асуудлуудыг бүрэн тогтоож нотлоогүй байна. Тийм учраас Ирмөн босго компани 500 мянган төгрөгийн нэхэмжлэлийг авч хилцэхгүй орхон зүйтэй гэж шүүх хүрэлтгүн дүгнсэн. Энэ бол ямар ч үндэслэгүй асуудал байсан байхад тэр үед бол одоо энэ одоо айлхан сөрдүүлж мөнгө авсан гэдэг асуудал гарч ирсэн. Энэ Ирмөн босго гэдэг компани цогоо гэдэг хүн бол өөрөө бол одоо байгаль орчны сүйтгэл тавьжсэн. Тэгээ өөрөө бол одоо энэ иргэний нийгмийн хөдөлгөөний хүмүүсийг бол олон талын гэж сөрдүүлээ явьжсэн. Тэгснээр ивгэнт одоо би ер нь буруугаа ойлголоо гэмээр ухаарлаа. Ивэн гэрээ тогтоё 500 мянган төгрөг хандуулъя одоо үйл хэрэгт чинь. Гэт ингээ явж яснаа энэ хүмүүсийг буруудад ирэх янзтай болохт нь бол одоо намайг айлган сөрдүүлсэн гэж мэдгдэж ингэж байсан хоо. Одоо энэтэй төстэй явдал яваад байгаа юм л да. Тэгээд нэг Уянга сумын одоо бизнес эрхлэгч уул уурхайн компани эзэн Батхүү гэл одоо тийм огт байдгүй хүнийг л одоо гаргаж ирээд тийм хүн байдгүй байхгүй. Дарамтлуулсан гал сурвалжлах гарч байгаа жишээний. За бас нэг одоо хүн байгаамаа. Тэр хүн бол юу гэж ярьж байгаа нэхэр өөрөө бол ер нь би бол алтны нинжа гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэгсэн ер нь мөнх хоёр тэргүүтэй гал үндэстэй хөдөлгөөнийхэн бол биднээс бол төр эргүүлэх юм төрийн эргэлт хиймээр байна. Тэгээд одоо тэр бом төгрөг бидэнд өгөх гэж одоо айлган сөрдүүлсэн гэж яриад байгаа. Тэгэхээр одоо алтны нинжа хүнээс бол төрийн эргэлт хийн гэж юм утгагүй юм яриад тэр бом төгрөг одоо нэхэмжилдэг юм эрүүл ус явдал бол байхгүй шүү дээ. Энэ мөнх хоёр гэдэг хүн чи одоо хэвийн байдалтайгаар үйл ажиллагаа явуулаад байж байгаа юм хүн. За тэр буу зэвсэг хэрэгэлсэн гэдэг асуудлыг бол шүүхээр яаж шийдсэн гэхээр энэ хүмүүс нь бол үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дугаарт байгаа байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам дүүргэн мөн гэж хуучлан заасныг биелүүлсэн. За ингээд энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах эрх зөрчигдөж экологийн тэнцвэрт байдал байгаль орчны цэвэр ариун байлгах хамгаалах эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол бодитойгоор тулгарсан аюулыг зогсоохын тулд шүүгдэгч нар иргэний журам дүүргээ биелүүлж гарцаагүй байдлын нөхцөлд дээрх үйлдэлийг хийсэн. Ийм учраас энэ хүмүүсийг цагаатгасгай гэж тогтоосон байдаг. За ингээд одоо малчин хүмүүс маань одоо
хотонд орсон чоныг бол одоо гараа өргөж бууж өгöd өөрийнхөө мал зургийг бол одоо устгуулдаг байдлаар энэ хүмүүс одоо өөрсдийнх нь амьдрах их үүсвэрийг алдагдуулаад үндсэн одоо хэрэглүүрийг алдагдуулаад амьдрал оршихуйдан занлах хийлээд байгаа энэ хүмүүсийг одоо өөрийн ирэхгүй бас хууль зөрчөөд байгаа тэр хүмүүс чинь хуулийг зөрчсөн тогтоогдсон зэвсэг барин эсэргүүцэж байгаа юм байгаа. Урт нэртэй хууль гэдэг энэ хуулийг л одоо үндсэндээ хамгаалж л одоо тэмцэж ирсэн хүмүүстэй. Тэгээд тэр сая төрийн ордныг одоо тэдний гаргасан үйлдэл бол одоо ингэж одоо мөн адил журам дүүргээ биелүүлээд одоо энэ малчтын амьдрах одоо эрх амьдрах одоо нөхцөлийг хамгаалахын тулд дахиад бас зэвсэг барих хэрэг гарч магадгүй шүү гэдгийг илэрхийлэгч л одоо тийм байсан байгаа. Тэгээд тухайн үед бол цагдаагийн байгууллагаас ч гэдэг юм уу те одоо хүчний байгууллагуудын олон нийтийг айлган сүрдүүлж бас айдас давтуулах ийм үйлдэл хийсэн, террорист үйл ажиллагаа хийсэн гэдэг тал руу яриад байгаа шүү дээ. За дээрээс нь бас ганц нэг томоохон объектуудад тесрэг бөмбөг байрлуулсан гэсэн бас яриануд яваад байгаа. Энэ тал дээр тэр ингэж яриад байгаа л да. Тэр одоо хүмүүсийн одоо видео авч явсан болон дараа нь энтэн тавьсан одоо тротил сум зэрэг зүйлс нь бол Улаанбаатарын тэн агсыг дэлбэлэх чадaltaй гэж нэг сайд бол мэдгдсэн байгаа. Төрийн ордныг бас агаарт хийсэх чадaltaй гэдэг сонины тэргүүн нүрэн дээр том сонин шүү дээ. Гарсан л байгаа. За нэгдүгээрт бол тэр хүмүүс чинь одоо ийм цэнэглэгч нь одоо тусдаа ийм гарнатал авч явсан одоо нүдэнд харагдал байж л байгаа шүү. Цэнэглэгчийн тусдаа ингээд юмд бооцсон. Тийм юмыг одоо зэвсгийн чанартайгаар ашиглах мэдээж хэрэг боломж байхгүй. За яг хүний одоо толгой зэрэг газар шидэд оногдох юм бол одоо яг толгой авдаг ч юм уу тийм л болох байна. Хоёрдугаарт одоо тэр нэг энтэн тавьсан байгаа юм гэдэг нь ямарч баталгаа байхгүй. Ерөөсөө тэр энтэн тавьсан тэр тесрэг бодсон яа олон нийтэд болон сэтгүүлч танилцуулахгүй. Тэгээд тэрэнд одоо баталгаа байхгүй тэрийг одоо гал үндэстэн тавьсан гэж одоо ямарч нотолгоо байхгүй ийм л зүйл яриад байгаа. Тэгээд энэ одоо ард иргэдийн дунд ийм юу байх л да хардлага энэ ч одоо энэ хиймэл жүжиг юм биш үү энэ тэнд юм тавьсан гэдэг. Энэ бол төрийн байгууллагуудын одоо санаатаар зохион байгуулсан өдөө хатгалах биш үү гэж. Тэгээ ард иргэд бол одоо өөрийнхөө харьяат одоо иргэдийн амьдрах одоо орчин нөхцөл эрхийн эсрэг одоо энэ гадаадын компаниудыг одоо нөхцөл болцоог нь олгоод газар нутгийн одоо асрах тесрэх одоо бодис ашиглаад одоо бүр сүйтгэхэд ингэж байгаа энэ явдал чинь харин жихэн терроризм юм биш үү гэж ард иргэд хараад байгаа шүү дээ. Тэгээ өөрөөсөө энэ тэнд айгууд бол ингээд юм тавиад байгаа юм шиг байна. Байгаль орчныхныг бүтгэхийн тулд тэгэхээр чи өөрөөсөө харин хэдэж террорист юм биш үү гэж. Тэгээ энэ төр маань одоо их болчмгүй болох юм хийж байна гэж би ойлгож байгаа. Ер нь байгаль орчны байгууллагуудаа бол дэлхийн олон нийтэд бол террорист одоо энэ Аль-Каида шиг ийм байгууллага гэж одоо мэдэгдэх бүртгүүлгийн оролдох юм хийдэг болсон байлээ. Гал үндэснийг бол одоо ямар ч байсан Азийн сан, Голдманы сан зэрэг байгууллагууд бол террорист байгууллага гэж мэдэгдэж одоо мэдүүлсэн байдаг. Эдний одоо оролдлогын бүтээд одоо ямар нэг байдлаар одоо ямар нэг улсад одоо их орд баялаг амлдаг ч юм уу. Ингэж яагаад одоо террорист байгууллагуудын жагсаалтанд оруулах юм бол улсын эсвэл ямар нэг том улсын жагсаалтанд оруулах юм бол одоо энэ байгаль орчны байгууллагууд чинь ерөөсөө шууд одоо өхлийн аюул учрах нь шүү дээ. Одоо тэр гадаадын байгууллагууд чинь терроризмтэй ерөөсөө хамтран одоо тэмцээ. Хамтран одоо зэвсгийн операц, зэрэг зэвсгийн операц зохион байгуулъя гэдэг. Байгаль орчны жирийн нэгэн иргэдийн байгууллагын эсрэг одоо бүр зэвсэг хэрэглээд янз бүрийн операц зохион байгуул тийм их зүүн орчин бүрдэх байхгүй. Тэгэхээр одоо энэ одоо байгаль орчноо хамгаалаад ингээ хуулийн ёсоор ингээ зөвддөг энэ хүмүүсээ одоо бүр байхгүй болох газрын хөрснөөс арчих одоо ийм ирмэлзэл хийж байгаа. Тэр өөрөө ер нь террорист болоод байгаа юм шүү гэсэн юм л харагдаж байгаа. За тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн манай нэвтрүүлэг маань тодорхойлох цэг гэдэг нэртэй болсон гэдгийг та бүхэндээ түрүүн бас дуулж хэлсэн. Дөнгөж сая бас суугаад харуулсан үзэгч байвал өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв бол одоо сүүлийн үед бас нэлээд асуудал дагуулад байгаа гал үндэстэй холбооны иргэн тойрон тийм ээ гал үндэстэй холбооныхан бас төрийн ордонлуу зэвсэг барин нэвтэрсэн гэсэн юм асуудал яригдж байгаа. Энэ талаар тодруулахаар одоо иргэний хөдөлгөөний идэвхтэн мөнх баяр за Монголын ногоон намын дараа бум ялагч нарыг бас студид орж авчраа та бүхэн тэгээ нээлттэй хэлцүүлгийг зохион байгуулж байгаа шүү. Тэгээ үзэгч та бүхэн маань бидэнтэй бас санал бодлого хуваалцахыг хүсэх юм бол эфирийн 21 25 20 20 дугаар утсанд холбогдох бүрэн боломжтой гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгэхээр тухайн өдөр бол улсын хурлын намрын ээлжид бусч болон хуралдах нээлттэй их байсан. Тэр өдөр бас урт нэртэй хуулийн талаар хэлэлцэх байсан тийм үү. Тэгээд яг тэр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн хүмүүс маань мөнх баяр тэргүүтэй хүмүүс бас зэвсэг барьж төрийн ордон руу нэвтэрсэн. Тухайн үед нь гадуур нь
одоо сонин сэтгүүл тийм ээ телевизийнхэнд ярьцлага өгж ирсэн хүмүүсийг бол цагдаагийн байгууллагаас шууд баривчлаа гэсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр та хоёр энд ингээ ярьцлага өгж сууж байна. Айхгүй. Тэр ч нэвтрээгүй юм шиг байна те. Ерөнхийдөө тэр хойдлын хаалгаар нь ороод тэгээ хоёрдугаарт яагаад тэр улсууд зэвсэг мэсэг бариад ингээ очисон чинь та бүхэн бас бидний асуудлыг ярихдаа бидний юм хөөцөлтөд байдаг юм ээ. Тэгээ хөөцөлтөд байхад нөгөө юм бүтэхгүй болох тэр зарим хүмүүс чинь бас сэтгэл санаа нь хямралд ордог. Янз янзын улсууд биш үү? Асуудлыг тайвнаар аваад үздэг ч юм уу, хөөцөлдөг. Тэгэхэд одоо нямд орж байгаа шиг дорбинкар буудаг шүү гэж ярьдаг ч юм уу тийм ээ. Зан характерт янз янзын улсууд байна. Тэмцэл хийж байгаа улсууд яг ийм 76 гишүүн шиг л янз янзын улсууд байгаа шүү дээ. Энэ дотор бол одоо юу гэдэг ч юм одоо тэгээ ганхуу үл сайд тийм ээ. Тэр нь ч одоо өчнөө захаа өчөө 103 асуулт тавиад захаа өчөөд харьцаад ингээд байхаар чинь төрийн нөгөө хуулиар чинь 2 хоногийн дотор хариу өгөх ёстой шүү. Тэр байхгүй. Дээрээс нь одоо юу гэдэг ч юм нэг манай ерөнхийлөгчийн хэлдгээр нь хашгируулаад та нартаа уулзнаа, ярилцсанаа гэдэг. Тэгжээс нэг гинт намын чуулга эхлэх болох тэр нөгөө эрдний хөдөлгөөнийхөнтэй уулзахгүй, асуултанд хариулахгүй нөгөө ингээд нөгөө нэг хамтарч ажиллана гэдээсэн төрийн одоо зүтгэлтэн одоо хүмүүс маань ялангуяа Японд сурсан гэж байна шүү дээ. Худлаа ярина гэдэг бол Японочдоо самурай төрөний Японы жүжигчнийг ярьж ялла шүү дээ. Гидсээ хүлхээс л өөр арга байхгүй шүү дээ. Чи худлаа ярьж байгаа байхгүй. Монгол хүнтэй уулзъя ярих гэчээд тэгчээд 103 хүний асуулт 103 асуулт тавиад тэр нь хариулна гэчээд тэгэнгүүтээ бэлдсэн хуулиа бариад яваад орчин Монгол хүн ч уралт юм байгаа. Япон хүн бол одоо ингээд жинхэнэ одоо самурай характери бүгд ингэ л хийн шүү дээ. Тэгээд чи ингэж одоо ард түмнээ үйл ошоос доромжилсан гарахт нүүн өдөн усууд чинь ер нь тэгэл малчин хүн гэдэг чинь ер нь тэгэл хүн хуурахад бол тэрүүн шиг доромжил байхгүй шүү. Тэгэл буу зэвсгээ бариад байгаа юм тийм л юм шиг байна. Тэгээ бөмбөг тавьсан гэж яриад байгаа юм. Би бол тэр бөмбөг тавьсан гэдэг мөнх хоёртаа санал нэстэй байна. Энэ тагнуулын байгууллагын зохион байгуулсан байна. Яг гэвэл тэд нар бол одоо миний мэдхээр одоо бөмбөг тавих тийм чиглэлийн тийм усуд биш л дээ. Хэрвээ тагнуулын байгууллага зохион байгуулсан бол одоо энэ ялангуяа тэр байгаль орчин ногоон хөгжлийн яам дээр тавина гэдэг чинь оюуныг аюулд орчруулж байна. Дараа чинь одоо гэмт хэрхийг одоо золиосонд очих нь оюун бол тарж байгаа. Тийм ээ. Энд чинь бүхэл бүтэн 3 хүүхдийн их эмэгтэй хүнийг ингээд золиосч болохгүй шүү. Тийм ээ. Тэгэхээр ийм муухай юм хийж байгаа юм орчинд байгаа ш. Энэ юуны төлөө хийгдээд байна гэхээр Монгол хамаагүй их баян улс болсон. Дөнгөж сая Германд яваад ирэхэд бол Австри улсад бол Монгол дээрээс 2 дахь баян улс гэдэг эдийн засгийн тооцоонд байж ш. Сауди Арабын дараа орж 2 дахь баян. Тийм их баян хөрөнгөн дээр шунтсан байгаа байхгүй. Ерөөсөө л ингээд орох гээд. Тэхийн тулд яадаг вэхээр монголчууд их тайван, ард түмэн налгар учраас эдгээр Монголын баялагийг зүгээр сая нэг сүүлийн 20 хэдэн жил эдсэн шиг эдий гэж бодод байна шүү. Одоо 76 гишүүдийн 50 нь одоо миллиардер болсон байна шүү. Яас 24 цаг унтаагүй мó яаж байгаас одоо миллиардер болчихдээ тийм үстэй. Ингэж болохгүй шүү. Үндсэн хуулинд нь байгалийн баялаг ард түмний мэдл төрийн хамгаалтанд гэж заасан байна 6-гийн 1. Дагалдаж гарсан хуулийн 5-ын 1-д нь нөгөө 97 онд луурсан Канадуудтай хамт хийсэн хууль нь яа гэхээр байгалийн баялаг төрийн өмчгөө заасан. Энэ чинь луу өрдөж үндсэн хуулиуд өрдөж. Энийг бүгдээр мэдэж 76 сүмөрөө мэдэж дээгүүрэж энэ малч чинь мэдэж байна. Тэгээ хүн хөлөөр мал хөлөөрөө гэж бичиг цаасаар яриад болохгүй болох төр чи хүнд ууралт юм байна. Буу зүсэг бариад очсон тэгээ буутахгүй санаанд дээр гар буу барьж байсан ондоо нэг хойноос нэг хүмүүс бариад авахтаар санаанд буу алдсан юм шиг байлаа шүү. Тэрнээс иш хүмүүс айлгыг буудыгээд буу бариагүй гэдсэн юм шиг. Номсон барьж өмнө очсон буу барьсан энэ хоёр чинь ярих юм бол адилхан зэвсэг шүү. Тийм үстэй. Номсон барих дээр нь одоо аюу энэ хуулийн шийдвэр гараад за энэ аюулгүй болцсон. Буу бариад очих дээр наадахсан жинхэнэ зэвсэг гэж бас болохгүй шүү. Тийм ээ шийдвэр бол гарцсан шүүхийн шийдвэр буруу зүйл биш одоо буу бариад очих чинь буруу иш болж шүү. Нэгэн л одоо цаасаар тэмцээд болохгүй юм чи буугаар тэмцэн шүү гэдгийг хүн илэрхийлж харуулж байна. Үндсэн хуулийн заас 17-гийн 2 зааснаар ариун үүрэг байгаль орчны хамгаалахын төлөө тэмцэнэг миний журамд үүрэг гээд үндсэн хуулийг бид нар заасан. Тэр хүн чинь үүргээ биелүүлээд явж байна. Иймэрхүү асуудлууд нэгэнт өнөөдөр хэн баян хэн ядуу вэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдөр Монголын ард түмний яг аль бие усаар Дэлхийн банкны 3-1 нь ядуу. Өөрөөр хэлбэл өдөрт $2 бага орлоготой. Улаанбаатарт нийтгүй амын 50% нь ядуу. Өнөөдөр хотын захаар энэ хүүтэн герт тийм ээ хоол унд байхгүй ямар их ядуу гамшиг явагдаж байна. Тэгэхэд өөрөөсөө идэж судаад таргалаад гүйлдэд идэг. Машин барьчаал байшин бариад тэрийг телевизээр рекламдаал. Ийм бай тарахгүй шүү. Хүн ууралд юм байгаа үстэй. Би тийм учраас Монголын ногоо ном ямар ч бас ард түмнээс асуух асуулга өгч утсан. Тэр 23 жилийн өмнө үлс сангаж энэ талбай дээр ярьж исэн юм арчлалынхаа бодох хэрэгтэй. Тэр үншгэл байх хэрэгтэй шүү. Та нарын амьдрал өнөөдөр сайжирсан байж болно. Өнгөтэй төгөрөгтэй баян байсан байж болно. 23 жилийн өмнө
Ямар шүү сэтгэл зөрөгтэй энэ Монголын ард түмнийг ямар амжилтанд ямар зөвлө аваачих гэж та нар тэмцчихээ. Тэр үнэхээр байх хэрэгтэй. Тэр үнгүй ингэж хувирнаа гэдэг та нарыг хувирахгүй гэж би бодож байгаа. Ерөнхийдөө хараад байхад олонныхын ч багаас нь мэднэ. Нэгт хувирахаар улсууд биш. А та нар яагаад хувирж ийм гэхээр цаанарын цаатал чинь дэлхийн капиталистууд, синдикатууд байгаа байхгүй. Эдний чинь барьцсан биш. Нямд оржиг энтэнд аваачаад арх өгж байгаа бөөлжүүлэл тийм ээ. Сүүлд нь 32 хуудас юм гүн далаа гаргаж уншуулад эн чинь юу харуулж байгаа? Хогчишүүл гэсэн үг шүү дээ. Өгдөр нэг юм баригдсан байгаа байхгүй. Өөрөө өгд чинь гадаад сурж гин үү тийм ээ. Эсвэл энтэнд очиж байгаа мөнгө төгрөгийн хэрэгт орцсон уу? Ямар нэгэн факт баримттай л байгаа. Тийм учраас Монголын баялагийг барих гээд авахын тулд энэ 76-ыг чинь барьчаад байгаа байхгүй. Яагаад тодорхой нэг улсууд дандаа засгийнхан гараад байгаа юм. Өөрчлөгдөөл шүү. Дандаа хойдолтой гадны эзэдтэй. Юм баригдсан ус шүү. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тийм ээ. Олон улсын financial юу ч гэнэ үү тийм. Тийм учраас монголчууд бид нар одоо Монголын малчид одоо байгаль юм газар нутаг шүү. Өвгдөөцсө тэнд оршуулаад тийм ээ. Бүх энэ улсууд чинь сэтгэл зүрх тэнд байгаа. Тэр нь очиж онгочоод дээрээс өөрсдөө юу ч өгөхгүй. Өнөөдөр телевизээр тэр нэг харлаа дарив сумын талаа гарч байна. Ховдод юу ч өгдөггүй гэж. Хамаг юм аваад сөлбөн хайцсан. Тэгэхээр тийм байхгүй. Үндсэн хуулинд бол 6-гийн 1-д монголчуудын гол барих хууль бол 6-гийн 1. Үндсэн хуулийн Монголын байгалийн баялаг ард түмний мэдэл төрийн хамгаалалт төр хамгаалах ёстой. Төр хамгаална гэдэг чинь өөрөөр хэлбэл энэ улсуудыг хамгаалах ёстой шүү дээ. Одоо дэгчийн яаж нэг баячуудаа хамгаалах гүйлдэд дээ шүү дээ. Тэгэхээр төр буруу ажиллаж байгаа байхгүй. За тэгэхээр манай нэвтрүүлэг бол шууд хилцүүлгийн нэвтрүүлэг байгаа. Ингээд үзэгчээг авъя гэж бодож байна. Бано. Орой мэндэргээ. За телевизээр дугж явах намтараа. За таныг сонсож байна. Өөрөөр асуулт тавих юм аа. За. Юу гэхээр мөнхөр гэдэггүй баах үйлд нь их орончдоггүй үйлдэл хэмжиж байгаа. Юу гэхээр гэдэг. За харамсалтай энэ сая үзэгч маань утас тасарлаа. Тэгэхээр та бүхэн бас манай хоёр зочинтой үзэл бодлоо хуваалцаж өөрийн байр суурь илэрхийлж зам сонирхсан асуулт байх юм бол эфирийн 21 25 20 дугаар утсанд бас холбогдож болох юм шүү. За телевизээр дугж байгаа. Аарамдэрэг. Энэ хоёрыг сойж хоёрыг таньжна. Энэ хоёр хүн маш зөв ярьж байна. Энэ хаалтанд стадион усуудыг бүгдийн цагаатаа чөлөөж хэрэгтэй. Тэр их хөрөн чиглэж явж байгаа. Энэ бол ардын чинь 74% хулгай дандаа бүгдийн ихгүй. Тэнд кампасар мэдээ эдэн цаасан байж байна. Хойчин бай ерөн байгасан лоорч модыг дээрээс бүртэр юу устгах хэрэгтэй таамаг. Юу гэдэг бодох шүү дээ. Юу ч бодох. Эдэн тийм зайдах шахах чинь бүлэг шахах байхгүй юу? Тийм учраас хогноод юусад зайрагч хаях хэрэгтэй одоо манайх ард түмэд мэдхгүй нөө. Өөртөө сохтой байдаг эдгээр нэгдээр байгаа цагийн хэлдгээр ярьсан шүү дээ. Бомб ястын хэлдгээр. За баярлалаа тань. Баярлалаа. Тэгэхээр сая үзэгч маань бас та хоёрыг маань дэмжиж байна тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас сая үзэгчийн санаа бодол төр нэмж тайлбар өгөх зүйл. Тэгээ. Одоо энэ мөнх хоёрыг суулгах хэрэгтэй гэсэн асуудлыг сая хүмүүс хэллээ л дээ. За энэ мөнх хоёрыг асуудлыг бол тийм терроризм гэж үзэх бол үндэслэл байхгүй. Угаасаа тэр чинь хуулинд бол заасан байгаа. За одоо хуулинд зааснаас одоо тийм өөр одоо хууль ус зорилгод хууль ус айлган сүрдүүл гаргаар хүрэх юм зорилготой бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай үйл хэрэг. За энэ бол одоо гэмтэргийн чанартай. За тэгэхэд бол одоо бас ингэсэн байсан нөгөө дэсрэг дэлбэрэх бодисыг бол болгоомжгүй авч явсан гэж. За тэгэхэд бол эдгээр бол терроризм бол одоо биш. Тэгээд тэр нэг одоо 103 нүүртэй юм шаардлага өгöd байхад нь одоо хариуг нөхгүй байсан юм байлээ. 2 сайд төгсөн гэж асуу Улуурхан сайдхан хоёрыг байгаль орчны сайд хоёр юм. Тэгээ одоо энд бол одоо бухимдсан байна. Тэгээд тэр шаардлагыг нөхгүй байжгаад байгаль орчны одоо хуулиуд багц бүлэг өөрчлөлт хийхээ зорьсон. Энэ бол одоо байгаль орчныг хамгаалснаас болж одоо манай эдийн засаг унаад байна. Ард түмний одоо амжиргаа дөрөөтэй зэрэг удахгүй юм ярьдаг болсон. Тэгээд одоо байгаль орчны хамгаалах хуулиудыг дөрөөтүүлэх замаар одоо байгаль орчны огт хамгаалахгүйгээр зэрлэг уулуурхай хөгжүүлэх замаар бол их мөнгө олё гэдэг ийм утгагүй яриа гараад
За одоо энэ урт нэртэй хууль байна. Ашигт малтмалын тухай хууль, түгээмэл дарахцтай ашигт малтмалын тухай хууль байна. Алтны ил дод байдлын хууль гэж, цөмийн энергийн хууль, гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэдэг одоо ийм одоо шууд байгаль орчин нөлөөтэй хуулиудыг доройтуулах өөрчлөлт бол хийхээр болсон. За тэгээд урт нэртэй хууль бол угаасаа хэрэгжиж өгөхгүй байсан. Зүгээр одоо яриа маягтай компаниудын үйл ажиллагаа зогсооснос биш нөхөн сэргээд бол ерөөсөө хийхгүй. Тэгээд тэр урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр манай улс бол маш их өрөнд орно гэж одоо яриад байсан. Тэр бол тийм биш байгаамаа. Тэр компаниуд чинь тэр манай улсын өгөх гээд байгаа гэж ярьж байгаа мөнгнөөс хэд дахин их мөнгөний хэмжээний хохирлыг байгаль орчинд өчүүлсэн байна. Тэгэхээр бол одоо урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр манай улс бол одоо өрөнд орох биш. Харин их мөнгө олох байсан байхгүй. Одоо тэгэл гадаадынхны ашиг ашигт одоо авилга ийм юмас болж л одоо энэ хуулиудыг одоо байхгүй болгож ингэж одоо чармаагаад байгаа шүү дээ. Тэгээд энэ мөнх баяр гэдэг хүм одоо түүний нөхөд бол одоо ийм юмд л их хүндсэн байгаа юм л да. За тэгээд энэ хүмүүсийн үйл нь одоо нөгөө сонгон арган дүүргийн шүүхээс одоо ариун журамт дүүргээ биелүүлж явсан гэдэг шиг харагдах хэвээр юм. Тэр бол одоо их хатуу харлаа гэхэд бол яг жагсаал цуглааны хуулинд одоо юм зөвчлөл гаргацсан юм байна. За тэгээ олон нийтийн газар бол одоо бас нэг бие авч явах талтай зөвчлөл гаргацсан юм байна гэсэн утгаар хараад одоо торгох тал дээр одоо ер нь харах хэрэгтэй. Тэгээд одоо ариун журамт дүүргээ биелүүлэх гэсэн ийм юм байна да гэдэг одоо хөнгөвчилж үзээд хэрэгсэхгүй болгож болох юм үнсэл харагдаж байгаа юм л да. За гэтэл бол одоо тийм одоо тэр яг тавч байгаа ч тийм учраас энэ хүнийг одоо суулгах нь бүрэн үндсэн байгаа гэж ирнэ өдгөний харж байгаа. За манай нэвтрүүлэг бас шууд хилцүүлгийн нэвтрүүлэг учраас бас олон үзэгчийн санаа бодлыг тусах үүднээс товчхон ингээд тайлбар өгөөд тэгээд үзэгчээ голцоо аваад гэж бодож байна одоо. За таныг сонсож байна. Байна уу? Байна, таныг сонсож байна. За наад мөнгө хоёр гэдэг үнээс одоо суулгах хэрэгтэй байна уу? За Бадуул илбэгдэр тэднэр чинь ажлыг яагаад л юм болоод байсан шүү дээ. Хэрэгжиж ажил гарч ирсэн шүү дээ. Одоо яа тий наад чинь бас их орныхон төлөө бас зүтгэж явах хүн шүү дээ. Суулгах ястай шүү дээ. Бадуул эднэр ажлын өөр нь өөртөө бас өөртөө дутагдлыг мэдэхгүй бас хэрэгж болохгүй шүү дээ. Өөртөө дутагдaltaй усууд шүү дээ. Монгол улсууд өөртөө дутагдлыг мартчихаа тэгээд нэг хүнээ зүтгэхээ нөгөө хүнийгаа шорон тавиад бүх юмуд илбэгдэрч бадуул дөрөлт үеднэрээ талбай шүү дээ. Болохгүй шүү дээ тэгэж. Атомныгаа бас аргатай энэ атом чинь бас доод тал чинь дандаа юм бүх юм нь үнд ороод бүх юм ингээд доод нь эвгүй болоод байна шүү дээ. Их ч өөртөө зүгээр өөртөө пландаад тэгсэн юмсэн гэж бодлоо яриад байх юм. Болохгүй шүү дээ тэгэж. За баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлэг бол ард түмний чөлөө тендер болдог нэвтрүүлэг байгаа. Хин дуртай нууцтай тийм ээ. Бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болдгоороо бас бус нэвтрүүлгээс давуу талтай болов гэж би боддtiin. Тэгээд та бүхэн бас саяын үзэгчтэй санал нэг тийм. Энэ нэмэгтэй бол одоо маш их бохимж юм л да. Амьдрал хүнд болж эхэлж байна тийм үү. Юмны үн өссөн байна. Нөгөөх амралтууд нь бүтэхгүй байна. Тэгээд нарчлынхны нэг юм шоу маяг. Одоо хүний амьдрал идэх хоолгүй байхад одоо нэг гоё хувцас өмсчээл нэг гоё юм яриад суугаад идэг. Эн чинь ёс суртахуун хүмүүжлэгүүний зан шүү дээ. Эн чинь дунд нь одоо гадаадын орнуудад та нар бүхэн хаалда эдний очдог гадаадын орнууд ядуу зүдүү газар нь гүйж очиод яг ижлэхэн зовоод ижлэхэн хамтраал энэ амьдралыг яаж дээшлүүл тэгэл явж шít. Тэгээ хоёрдугаар энэ терроризм гэдэг мөнхөрийн түрүүний ярьдаг их аюултай юм байхгүй. Одоо ингээл одоо нэг гар утас муцсан ш одоо чагнаад эхлэв шít. Энэ дэлхийн талаар. Одоо ингээл бид хоёр өнөөдөр ингээл мөнхөрийг сул гээл дэмжлээ гээл ярина. Энэ одоо нэг iPhone гэдэг энэ нэг утас байна. Энэ утас чинь яадаг вөхөр ерөөсө батарейг нь унтраасан ч гэсэн дуртай үедээ чагнаж идэг гэж байна. Одоо дэлхийд даяараа терроризм эсрэг тэмцэж байна гэдэг. Одоо ингэж айлган сүрдүүлж эхэлж байна тийм ээ. Бид нарт одоо тийм мэдээлэл өгж эхэлж байна. Та нар одоо мөнхөрийг хэрвээ дэмжиж ингээд байх юм бол Америкчууд та нарыг сонирхож эхлэе шүү. Гэсэн юм одоо сая бид хоёрын энэ ярилцлаганд орохын өмнө гэж хүн буцаар хэлж явах шээ. За дараагийн үзэгч авъя. Бано. Бано таныг сонсож байна. Бано та холбогдлоо шууд нэвтрүүлэгт. За таныг сонсож байна. Наад чи юу яриад байна? За та тэгвэл нэвтрүүлгээ үзэж байгаа би тайлбарлаа тэгээд та эргээд холбогдороо. За тэгэхээр сая үзэгч нь бас яг юу яриад байна гэдэг юуг ч ойлгоогүй болцсон бол та. Өнөөдөр бол дөнгөж саяхан бас цугаад харуулсан үзэгч байх юм бол өнөөдөр
манай нэвтрүүлгийн зочноор Монголын ногоо намын дарга бом ялагч байгаа. За мөн иргэний хөдөлгөөний идэвхтэн мөнх хоёр нар оролцож байгаа маа. Тэр өнөөдрийн ярьж байгаа асуудал бол гал үндэстэй холбооны иргэн тойронд асуудлыг бол ерөнхийдөө хөндөж ярилцж байгаа тийм ээ. Тэгэхээр саяны хүн бол одоо юу ярилцж байгааг бол мэдчихсэн юм байна. Яг гэвэл төрийн ордон руу буу шагаас улсуудыг та нар яагаад дэмжиж байна гэдэг юм ярьж штэ энэ хүн бол. Тэгсэн. Тэгэхээр би юу гэж ойлгож байна мэдээж тэгвэл уучлалтайсан. Тэгэхээр энэ хүн бол асуудлыг ер нь бүрэн ойлгож байна. Гэтэ бид нар бол одоо яг төрийн ордон руу буу шагаасан зүйл гараагүй ш. Төрийн ордон руу буутай очсон. Тийм ээ. Төрийн ордон руу номсон харахыг та өдөр жилийн бүгдээр харсан. Тийм ээ. Гэхдээ яагаад энэ хүмүүсүүд ийм юм хийгээд байна гэдэг чинь энэ хүн чинь аргаа барж байна. Буу яванда буу очиж буудаж магадгүй шүү дээ. Одоо бол буудаж шүү гэсэн юм үзүүлж штэ энэ хүний. Би тэгж ойлгож байна. Яагаад гэвэл энэ ард түмтэй хэлцэх нөгөө нэг элбэг дөрж байгаа яриад байдаг нь шууд арчлалын зарчим чинь хэрэгжихгүй байна элбэг дөрж байгаа. Энэ ард түмнээс асуухгүй байна. Тэр таны дор байгаа тэр сайд танаа намын тэр ган хувийг гэдэг хүн чинь энэ хууль зүйн асуудлыг одоо өөрчлөлт хийхин тулд ард түмнээс асуухгүй. Одоо нэг хэдэн уул уурхайн компаниудыг л одоо тэр 400 лиценз эздээс л дарамтанд ороод тэд нар айлган сүрдүүд ер нь алтныхан бол хамгийн болохгүй сүд бааш. Эдгээр чинь жинхэнэ террористүүд байгаа байхгүй. Мөнгөтэй хэвлэл мэдээлэлтэй телевизэртэй тийм ээ. Ийм улсууд чинь Монгол улсыг атгахчаад байна шүү дээ. Нэг 60 мянган уул уурхайн салбарт ажилладаг гэж байгаа. Тэгэхдээ бол жилийн бүхэл бүтэн ажиллахгүй шүү дээ. Тэрний нэг 10% бүтэн жил ажилладаг гэж байгаа. Бусд нь бол зүгээр улирлын чанартай. Тэгтэл 700 мянган хүн амьдарч байгаа. Монголын газар нутагт ламагтчны амьдарч байгаа газар нутгийг сүйтгэхэд байгаа. Ингэж болохгүй шүү. Шудраг ёсны наацхын тоо статистик дээр таарахгүй байхгүй. Энэ статистикийн газар Монголд одоо мэдээлэл дандаа худлаа мэдээлэл өгнө. Бүх юм болж гэн бүтчихэ нэг дуу байдаг шүү дээ. Тэрүүн шиг л хусаад байдаг. Үний хэрэг дээр яг энэ тоог л хэлэхэд ойлгно шүү. 700 мянган хүн хоол орж иддэг газар нутагт дээр 60 мянган хүнийг л тижээхийн тулд бүгдийг сүйтгэж болохгүй шүү. Тэгэхээр сүйтгэсэн газар нь дахиж хүн амьдрахын аргагүй. Ялангуяа Улаанбаатар гэдэг урааны асуудал. Тэр чинь ямар их хортой газар. Тэгээд Монголын компани гадаадын компани шүү дээ тийм ээ. Иймэрхүү шудраг ус байдлууд гарч байгаа учраас ард түмэн зэвсэг бариад босно. Дорн говь дээр Улаанбаатархтай харж яхад бол тэр залуучууд чинь өрөмдлөг хийж байгаа уул уурхайн компанид шууд бууга бариад очдөг шүү дээ. Тэгжээл зогсоосон шүү дээ. Өөр арга байхгүй байх шүү дээ. За дараагийн үзэгч байгаа. Бано. Харин гонтой хараа. Тийм та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. За. Хараа. Байна. Таныг сонсч байна. Өдрийн мэнд хүргье. За танд ч өдрийн мэнд. Ганц хоёр юм хэлчихье. Энэ сая юу архан заргийн юу хөшөө тэмцээрсийг тавиад одоо сайн нэг юу болж өнгөрлөө шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ одоо олон жил болж энэ зарэг багсныг одоо идүүлж чадахгүй байх вэ. Энэ чимээр юм аа ард түмнээс бас тийм ээ. Тэгээ танд ямар санал байна? Та шууд яриад яв. Наадхай юм шуурхайхан одоо ер нь илүү талтай шуурхай ажил юм яасан юм бэ? Хуулийн байгууллагч нь өөрсдөө надад тэр юуныхаа гарт авчид байгаа юм шүү. Тэгээд ч тэр надад тэгээд тавчид байгаа гарт. Таагаад хэлж чадахгүй. Тэгээд одоо нэг хуулийн гүйцэтгэх юм шиг маань нуус гэдэг. Тэгээд энийг хэлээ та өөр юм алах. Тэрээс өнөөдөр ярилцж байгаа сэдвээс маань бас жоохон гажижл байна л та тийм ээ. Гэхдээ гажих биш нь ер нь ерөнхийдөө энэ нэг л чиглэл юм яриад байна л да. Тийм ээ. Өөр нь нийгэм шудраг ус байдал байна. Альч намж гарсан тийм ээ. Тийм ээ. Шүүхийн байгууллагын бүх юм дарж байна. Тэгээд ийм учраас ер нь ард түмэн яах юм бэ одоо зоргийн хэрэг илэрхгүй байна. Дүүн өчнөө жил одоо сайд дарга хийлээ илрүүлж чадахгүй. Төр зэсэг дотор л байгаад байгаа шүү дээ. Санаа нь бол хэргийн илрүүлээ ээжийн амьд байхад нь бас тэгэл амьд байхад нь хэрэг илрүүлчих юмсан гэл байжсэн тийм ээ. Ээж нь бурхан боллоо дүүн одоо ах нь одоо гадаадд бас элчин байдаг гэсэн тийм ээ. Энэ улсууд өндөр олоншоо ташиж байна. Гэтэл бол энэ хэрэг илэрхгүй байна. Яагаад илэрдэггүй юм? Тийм ээ. Тэгэхээр энэ хэрэг бол одоо илрэх магадлал их өндөртэй гэд мэрэгжил улсууд нь яриад байдаг. Тийм ээ. Одоо манай Батүл дарга бол тэнцээ орч малгайгаа мартсан нэг асуудал. Бас дээрээс 8 гэрчтэй. 8 гэрчтэй. Дээрээс нөгөө эмэгтэй гар хөлийн огтлож дараа чамааг явал тэрий чи алга шүү гэж хэлээ явсан гэж байгаа тийм. Тэгээ илрэх магадaltaй гэд мэрэгжил улсууд нь яриад байдаг. Илэрч өгдөг. Эсвэл энийг болох хэрэгтэй. Илрэхгүй юм байна.
гэж болох хэрэгтэй шүү. Илүүлж чадахгүй. Тэргээ улс төр хийж болохгүй байхгүй. Одоо би байж байгаа л одоо дүүн би юм төр засаг байж байвал илрүүлэх гээл би төр засгийн ажил хийгээд байгаа гэдэг яриад идэг. Бүхэлд нам байгуулсан маш иргэний зураг. Одоо бүр манай ногоо намын нэрийг болоод иргэний зураг ногоон болсон. Үндсэндээ бол яагаад нам байгуулсан гэхээр би ахыгаа гэмтгэрийг одоо алсан хялтгыг л илрүүлэх гэсэн. Монголын ард түмэн туслаач гэсэн. Тусалсан. Манай нам 2000 он тусалсан шүү дээ. Сонгуульд ирсч орсон. Хариуд нь яаж ин манай намыг өрлөө өшгөлөөл. Тэгэл одоо ногоон гэдэг нэр авчаад сонгуул 2 суудал авчаад тэгээд дэмбэрл янз янзын улсууд ороод ирсэн. Ингээд улс төр хийж болохгүй байхгүй. Альва нам гэж чинь зоригтой, утгатай, санаатай байх хэрэгтэй. Тийм ээ. За дараачих үзэгчийг авъя. Бано. байна. За тандыг сонсож байна. Сайн. Сайн байна уу? Одоо бид нар ажлын болон ингэж даврамжуулж явах юм би тийм үстэй. Зөв штэ зөв. Одоо зэвсгээрээ босчих бай. Наад муу усан навчлууд бүгд бууж залах хэрэгтэй байхгүй. Хогийн хулгайчуд байгаа шүү дээ надад. Насандаа тэр төрийн тодоод байгаа навчлууд чи бүгдээрээ лоёрчунгууд. Одоо эдэж хадаад одоо ханахаар болсон биз дээ тэр навчлууд. Бид нар одоо ядуу амьдэрч шүү дээ тийм биз дээ. Намайг ойлгож байна уу? Харахаа өдрөө тусан бид нар ядуурч юм заа. Набо навчлуудтай зэвсгээрж алдах хэрэгтэй байхгүй мó навчлууд. Элдвүүдэр чи тархинд батуулын тархинд сум зоох хэрэгтэй байхгүй мó навчлууд. Бэлдэр навчлууд ч одоо харахаа зургуулж одоо уус гэж байж арилж болохгүй юм. Тийм биз дээ. За баярлалаа. Ажлын болоо одоо ингээд дамтуудад доромжтуудад ингэж амтрын чи утгагүй үстэй. Нам навчлууд бүгдээр тархинд сум зоох хэрэгтэй байхгүй заяа. Зэвсгээрээ тэнцэх хэрэгтэй заяа. Одоо болчих. За хулгайчууд бүгдийг чи бууж авах хэрэгтэй байхгүй мó навчлуудыг. Ойлгосноо. Та хүнд чи зөв шүү дээ. Бид нар ажлын болоо ингэж амтрах хэрэгтэй бай. Чиний доор ингэж амтрах хэрэгтэй бай. Наадах чи одоо гахашиг цадаад одоо хитэрлээ шүү дээ мөн заваа навчлуудаа. За одоо нийгэмд бас ийм бохимдол байна. Тэгээ энэ бол одоо нийгэмд үнэхээр байж сая санал асуулга явахад 801 хүнээс санал асуулга авахад 45 хүн зэвсэг барьж босох ёстой. Зэвсгээр энэ асуудлыг шийднэ гэсэн юм дөрвөн гарсан. Гэтэ Монголын ногоо нам бол энэ дэлхийн ногоо намны хэсэг. Бидний дэвшилтийн зарчим бол альва асуудлыг хүч хэрэглэхгүй зөвшөөрлөөр шийднэ гэсэн чиглэлтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлийнхаа хүрээнд бид нар ямар ч байсан зэвсэг барьж альва асуудлыг шийдэх нь бол буруу. Энийг бол ард түмэнд хэлж хамгийн гол нь нийгмийн идэвхтэй байр суурийг сандах хэрэгтэй, жагсах хэрэгтэй, байр суурийг илэрхийлэх хэрэгтэй. Тийм ээ? Янз янзын хэлбэрээр жигсэх хэрэгтэй. Тэр буу яриад очно гэдэг чинь бас нэг жигсэж байгаа нь хэлбэр шүү дээ. Буудаагүй шүү дээ. Энэ хүний ярьдаг шиг өдөг чим тархилын буутчих юм бол одоо за үнэхээр одоо буутчлаад гин шүү дээ. Тэрнээс энэ хүн бол одоо үндсэн хуулиар орсон эрхээ эдэлж байна. Зэвсэг бариад очсон байна. Одоо буу ярих зөвшөөрлөлтөн бол одоо төрийн ордны хойдол буутай явж болохгүй шүү гэсэн хууль байхгүй шүү. Тэр хүн чинь буу муунуудад ирэх нь өөр дээр нь байдаг юм бол. Тэгэхээр хуулийн хүрээнд бүх юм болсон баха. Тэр бууд алдсан хүн одоо ямар хүн бийдий. Тэр ярьсан тэр жагсаалын хуулийг зөрчсөн байх гэж ярьж илээ. Тэгээ журам юм шиг үлээш хуульч биш журам юм шиг үл. Жагсаалын хууль дээр ч юу заадаг вөхөр би тэнд очино гэдгээр жагсаал хийх гэж байгаа илэрхийлэх ёстой, мэддэг ёстой. Ийм л арчилсан зарчимд бид нар явж байгаа. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Харин бинийга буудаж ялна, тийм ээ. Хүйс тэмтгэн гэж ярих бол монголчууд бид нар ялангуяа цөөхөн монголчуудад болохгүй. Харин нэгээ таргалаад баяжаад гөлийгөө тийм ээ ард түмний тийм ээ зовлон дээр жаргаад байгаа нөхдүүдийг бол жинхэнэ хулгайчаар нь хэлж явах хэрэгтэй. Чи новш хулгайч штэ чи. Энэ байх ёстой зүйл гэж ойлгох. Манай нэвтрүүлэг манаас өндөрлөг тийшээ хандж байна. Одоо нэг үзэгч аваад тэгээд бас товчхон санал бодлого хуваалцаа тэгээд ерөнхийдөө нэвтрүүлэг өндөрлөе гэж бодож байна. Бано. Байна. Ороймонд таныг сонсож байна. Энэ их хурдан хэдий ядмаакууд одоо болмаар юм. Ядар төгсөө байна. Яг ичээдгүй хараа дээр юм уу. Наадтам нь одоо яг нарантуу энэ 8-аач Монголд тийжээж байгаа шүү дээ. Энэ одоо их хурдан гэсэн дөрөөс бүр яаж байж хоо гэдэг одоо тэр их хурдан нар энэ бол ч тэр 1950 шиг юу гинэ гур толгой багтахгүй олон одоо болмаар юм аа. Яасан ичээ цогдох юм. Авсан доктор бүгдийг аваад болсон. Тэгээд маш их шал дургу хөрмөр. Саяны хүмүүстэй бүр аль үлхэн чараа юу юм бэ зүгээр одоо тэмцэл хэрэгтэй байна бид нар. За ойлголоо. Дөрөв яриад байгаа хүмүүстэй бид нар одоо энэ сизота гэдэг илээ бабаа юм илээрээ бүр бабаараад өгдөг. Тэр хүмүүс зөвчнөө явуулж тэр бомнаадаг шиг тэр. Тэр орногоогоо та нар. Мод нь одоо янз янзын тийм гений юутай байж чинь үгүй яагаачгүй гэдэг чинь яагараа тийм тэнэг юм шиг нэг гадаад тийм ачин солиотой юм шиг нөгөө нэг
чан нэг юугаар хийсэн кино шиг юм дээр гарч ирсэн чинь мад болоод юу гараад гараад шилжчихлаа. Ямар ингээд өөр ийм хачин нэлээ бадаа юм гэж зөв хүмүүсээ ингэж буруудах чийдэг болж хэрэгтэй шүү дээ. Ядсан ахад юм дээр чинь 76 ядсан ахад баймаар юм. Бүр нэлээ бадаа усаа суугаа бүс үлдээ бүр юу одоо оюуны хомсдтай юу одоо баймаар одоо сэтгэх яхаар бүр хомсдтай юм шиг юм нэлээ бадаа юм яриад байх чинь. Бүр зүгээр одоо 10 сургуулийн хүүхдүүд нэлээд доогоомор юм ярьж шүү дээ. Улаан газар шүлсээр өсчүүлээд бүр нүүр мэнчиж улаачаад тэр хийгээ суугаад байна. Ичиж ухмаар юм. За баярлалаа. Чигтэй болоод одоо ичгэртэй. За баярлалаа. За. Тэгэхээр бас л бухимдсан үзэгч холбогдлоо тийм ээ. Таашаа. Ард түмэн бол одоо үнэхээр их бухимдж байна. Одоо энэ ард түмний амьдрал одоо дөрөвдөх тусмал энэ төрийн түшээд өндөр албан тушаалтнууд маань их хөгжиж ирээд байгаа л да. Тэгээд одоо юуг одоо хөгжүүлж ярьдаг болцсон би гайхаад байна. Монгол улс үндэстнийг одоо сүнэхийг хөгжүүлж яриад байна. За одоо бол ингээд өсрөнгөө хөгжлийн гараан дээр ичгсэн байна гэж яриад байгаа. Өсрөнгөө хөгжил бол өнөөдөр дэлхийд дээр нь баг нэгч оронд одоо байхгүй байгаа юм л үзэгдэл. Одоо Арабын улсууд нефт олбруулж эхлэхэд одоо тиймэрхүү байсан. Тэгэд Монгол бол ерөөсөө тийм өсрөнгөө хөгжих нь байтугай хамаг юм одоо 23 жилийн турш одоо сөнөж мөхөд одоо нийгмийн бүх салбар өнөөдөр аваар байдалтай болсон. Өнөөгийн үеийг бол одоо өсрөнгөө хөгжлийн үе гэж нэрлэхгүй. Одоо их аваарын үе болчлоо. Одоо энэ бидний нийгэм чинь одоо бүх юм сүрэл бэлэн болчлоо. Төгшүүрийн одоо харанга дэлтий. Ийм л юм ярих хэрэгтэй л да. Тэгээд энэ хүний хэлж байгаа зөвлөд байна. Зөв юм ярьж байгаа хүмүүсийг одоо элдвээр доромжилтаа ярьж одоо үүсгэж байна. Одоо тэр мөнх хоёрыг байтугай мөнх хоёр гэсэн баг үг хэлсэн хүнийг бол одоо янз бүрээр үнэхээр авчиж хагч байна. Одоо миний хувийн амьдрал дээр ихэд юу харагдж байна гэхээр одоо миний интернетийг одоо байнга тасалж байна. Утсыг маань тасалж байна. Утсыг чагнаж байна. Хойноос хүн дагж байна. Өдөө хатгаж байна. Гэтэл одоо гал үндэсний удирдлагад байдаг одоо тэр Баатар хоёр гэдэг залууг чинь баахан машинтай хүн гэр орны бүсэлж аваад чи өөр нь яах гээд байна. Алан тална гэж санал хэлээд тэр хүн ч одоо баг нуугдах байдалд ороод ингээд байж шин. Ингэж одоо байгаль орчныхныг өнөөдөр бол дарын сүнээ байгаль орчныхан болон ногоон үзэлтнүүдийг дарын сүнээ одоо болж өгвөл одоо тэр Америкийн ч байт юм уу олон улсын ч байт юм уу террорист жагсаалтанд оруулаад бүр тэр Аль-Каида шиг сүнөөчий гэсэн ийм байдал байна. Энийг одоо үнэхээр болохгүй бол ард түмний бухимдал одоо хязгааргүй байгаа. Хөдөө орон нутагт бол ер нь зэвсэгт баслагад хийхгүй юм бол одоо болохоо байцсан байна гэсэн улс олон байна. Тэдний үг бол одоо ноцтой. Ягаад тэгэхээр тэр хүмүүс ч одоо өөрсдийнхөө мал сүргийг хамгаалахын тулд бүгдээрээ буу зэвсэгтэй байдаг. Буу зэвсэгтэй жагсаалаа хийж байна. Хэрвээ болохгүй бол одоо буу зэвсгээ хэрэглэн ч гэж хэлдэг. Энд чинь бол одоо тэр төрийн ордны хойно буу зэвсэгтэй жагсныг бодоход бол одоо далай тусал хоёрыг харьцуулж байгаа юм шиг юм. Харьцуулахын аргагүй үзэгдэл очиод байна шүү. Үнийг хэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг маань үгээр өндөрлж байна. Тэгээд бас өнөөдөр цаг зав зарцуулан манай нэвтрүүлэг төрж ирж оролцсон бас үзэгчтэй санал бодлого хуваалцсан та хоёртаа баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй өнөөдөр манай нэвтрүүлэгт маань Монголын ногоон намын дарга Бом Ялагч за мөн одоо иргэний хөдөлгөөний идэвхтэн мөнх хоёр нар оролцлоо. Тэгээд бас холбогдсон болон холбогдож амжааг үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд ямар ч эх 7 хоногийн 18 цагаас эргээд өөр зочинтой өөр халуун сэдвээр та бүхэнтэйгээ яриа өрнүүлэх болно. Ирэх нэм гарагт уулзлаа түр баярлалаа. Яа.